Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах заавар. Эргэн та Монгол улсын хэмжээнд шинээр газар эзэмших хүсэлтээ e-Mongolia веб хуудсанд хандан гаргах боломжтой. Нэвтрэхдээ QR код уншуулж нэвтэрч болохгүйг анхаарна уу? Үйлчилгээнүүд хэсгийн бүх үйлчилгээ дотор газар, үйл хөдлөх эд хөрөнгө зэс гарч ирэх бөгөөд шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах үйлчилгээг сонгоно. Ингээд газрын цахим системийн дараах цонх руу шилжих бөгөөд эргэн гэх товчийг дарж зөвшөөрөх дарснаар та өөрийн бүртгэлээр хүсэлтээ илгээх боломжтой болно. Хүсэлт илгээх дотроос гэр бүлийн хэрэгцээнд үн төлбөргүй газар авах хэсгийг сонгож, эзэмших хүсэлтэд байгаа газрынхаа байршил, зориулалтаа сонгон хүсэлтээ илгээнэ. Сонголт дотор зөвхөн үн төлбөргүй эзэмшүүлэхээр төлөвлөсөн газартай баг хороо харагдах бөгөөд хэрэв баг хороо харагдахгүй бол газар төлөвлөөгүй, эсвэл төлөвлөсөн газар олгогдож дууссан болохыг анхаарна. Таны хүсэлт амжилттай илгээгдсэн тохиолдолд бүртгэлтэй утасны дугаард мэдэгдэл очно. Санамж. Таны бүртгэлтэй дугаард мессеж ирснээс хойш та 5 хоногийн дотор газар цэгийн сайтад нэвтэрч баталгаажуулах ёстойг анхаарна уу? Мөн таны илгээсэн хүсэлтийг 14 хоногт багтаан шалгаж шийдвэрлэдэг бол. Хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг e-Mongolia 4 тийг